За 8-ийн ялгал гэж юу гэж байна гэхээр нөгөө энэ цаасан дээр бичсэн байгаа шүү дээ. Анхдугаар тийм ялгал мөн чанар төдийг үзүүлдэг гэж тийм. Хоёрдугаар тийм ялгал үйлдэл үйлдэх. Гуравдугаар тийм ялгал үйлдэх чинь гэж тийм. Жидбаа болж. Шиваа гэж дөрөвдүгээр тийм ялгал тухайлахын тийм ялгал 5 гарахын тийм ялгал 6-дугаар барилгын тийм ялгал 7-дугаар шүтэн оршихой 8-нд нь дуудахой гэж юм тийм. Ийм 8 тийм ялгал байна гэж. За намьядан овоозон дэндэн байна. Намьядан богч. Анхдугаар тийм ялгал юу чанар төдийг үзүүлэх утга гэж юу утга нь юу юм бэ гэж асуусан чинь чанар төдийг үзүүлэх утга нь юу яасан чашиг гэж тийм ялгдахын ялгдах ялхун утгын өөрийнх нь мөн чанар буюу дэм давар тунгаа гэж байна. Дэм давар тунгаа гэж шүтэн оршихуй үзэгддэг гэж альва юмс гэж байна. Чойзон ямар нэгэн юмыг үзүүлэхээс биш чадваржийн гаян байсан гэж байна. Түүний онцлог ялгаатай зүйл ялгамжаа онцлог шинжийг бол ерөөсө тодтохгүй дан нэршил зүйлийг хийж байгаа. Энэ бол анхдугаар морь гэдэг үгэнд ч одоо юу байхгүй шүү дээ. Ямар морь гэсэн асуултанд хариулах гэхгүй шүү дээ. Зүгээр л морь юу гэдэг асуултанд хариулах юм надад хийж байгаа. Юу аль хин гэдэг асуултанд хариулах юм зүйлийг энгийн нэр юм тийм. Жишээлх юм бол гаваа бомба чинь баг нь хумх гэх мэтлэн. Чаваад ядгийн чадварсаг чинь шийж идвэ маань шин. Жишээ нь гаваа бомбын чинь бол одоо үйлдэгдэн бүтсэн ба мөн бус гэх мэтлэн өөрийн гэсэн онцлогтой шүү дээ чадвар. Тийм ядгийн чадвар. За энэ мэтлэн өөрийн онцлог дэргүүдэн эннийхэн суурьнд болдог гэж энэтэй ялах гэж байна. Ямар нэгэн өөрөө бол шин чанарыг бол агуулдаг боловч энийг өгүүлээгүй зөвхөн өөрийнх нь одоо үндсэн шинжийг харуулсан гэсэн үг. Онцлог шинжийг харуулаагүй үндсэн чанарыг харуулсан гэсэн үг тийм. Чанар өгүүлж байгаа учраас анхдугаар тийм. Манайд бол байхгүй шүү дээ. Манайч ч бол ингэж яахгүй. Овоозон дэдийн ганы гэж бас байхгүй тийм. За энэ бол тийм очир холбогдолтой бас нэг юм шиг байна. Яг энэ чойрын хүмүүстэй холбоотой учраас цааш ингээд задлаж байгаа юм да. За тэва гэж асуулт нь тийм. Намьян ява лайс чава шивэндан хангаж байгаа. Хоёрдугаар тийм ялгал үйлдэхүйн тийм ялгал гэдэг нь утга санаа нэг юм байсан чинь. Хоёрдугаар тийм ялгал үйлдэхүйн тийм ялгал гэвээс гэж байна. Альва нэг нь одоо үйлчин гэж тийм. Одоо бодгал гэсэн үг шүү дээ тийм ээ. Чави юу гэж альва нэг юм гэсэн үг. Үйлдэхүйн оронд. Чаваажид буюу үйл үйлдэх гэсэн үг тийм. Лайжин дом гэж тийм үйл хөдлөлийг үзүүлж байгаа гэж тийм. Лайжин дом гэж үйл хөдлөлийн утгыг зааж байгааг намьян ява буюу хоёрдугаар тийм ялгал үйлдэхүйн тийм ялгал гэж хэлж байгаа. Жишээлх юм бол огторгууд нисэх гэх мэтчлэн энэ зүйлийг санаас огторгүй тухайн үйлийг үйлдэж бай байц болно гэсэн үг тийм. Юу л болно чави хэл. Хүрваа гэж нисэх гэдэг бол чаваа гэдэг нь үйл тийм үү. За тэгээд лаа гэдэг нь нөгөө нэг юу вэ штэ. Голчилж юу хийж байгаа гэхээр чави юу дамжид гэж юм. Үйлдэж би тусахтун гэсэн үг штэ. Тусгал байц тийм ээ. Байц тийм. Тэрийг л одоо зааж бай. Лагийн утгад нөхцөл гэсэн үг гэж байна. За энэ бол энгийн нэр хэлэх юм бол зүгээр юу гэсэн үг. Одоо тусгал үйлдэгч үйл гурав тийм. Энэ дотроос нь бол лаа гэдэг бол зүгээр энэ үйлийг илэрхийлсэн тийм ялгалын нөхцөл болчих гэсэн үг. Энгийн нэр хэлэх юм. За асуулт гинэ. Намьян сумба жидбагийн даин банкнаас гэж. За 3 дугаар үйлдэгчийн авьяа гэж юм тийм. Үйлдэгчийн авьяа гэдэг нь санаа юу юм бэ гэж. 3 дугаар тийм ялгал байна шүү дээ. За үйлдэгч гэдэг нь утга аль нэгэн хүн гэж хэлж байна тийм. Чаваа шиг чавууд юм бэ гэж. Ямар нэгэн үйлийг үйлдэж байгааг заасан. Авьяаг бол 3 дугаар тийм ялгал үйлдэгчийн тийм ялгал хэлж. Жишээлх юм бол биевэр мотыг
цавчлаа гэх мэт чинь те таслалаа. Энэ митийн дээр санах юм бол энийг авч үзэх юм бол гэж байна. Дагны жипо би бол үйлдэгч болж байна те. Шинэ Жапоны чав авч модыг тасалж байгаа тухайн үйл хөдлөл тийм үү. Гис гэдэг нь бээр гэдэг нь болох дээр чипо гэдэг нь одоо тэр үйлдэж байгаа хүний голчилж авч үзсэн 3 дугаар тийм гэж байна та. Ер нь 3 дугаар тийм ялгал чинь юу юм бэ штэ. Тухайн үйлдэж байгаа эзэндээ хамаатай гэсэн юм санаа хэлж байгаа тийм. Эзэндээ голчилж хамааруулна. Гэхдээ бол дашинд нь бас тэр үйлийн байцсан нас ороод ирж байгаа гэсэн юм. Гол нь эзэндээ хамаатай гэсэн тийм санаа. За асуулт нь яагаад тэгэхээр нөгөө 4-р ялгараас ялах гэдэг байгаа байхгүй. 4-2 гэдэг ингээд адилхан лагийн утгатай бүгд нөхцөлд адилхан хэрэглэгддэг мөртлөө өөр утга санаа юм илэрхийлээд байна. Энэ 1-р ялгалыг авах гэхээр хүнд юм өгч байгаа бол одоо 4-р ялгал. Яагаад тэгэхээр тэр чухайлж байгаа учраас тийм. Модыг таслах, сувган мөрөх гэх юм байна болдог шүү дээ. Энд. За ийм юм байна. Тэгээ энэ бол нөгөө гүн хааны нарийн одоо ном тайлбарлахад бол мэдээч их нарийн шивчаатын тайлбарлахад бол энэ хэлцүү хувьд бол хэрэгтэй тийм. Энийг бол ялгаж явах хэрэгтэй байна л да. Тийм учраас энэ одоо энэ бүгд хэлээд байгаа шүү дээ. Эний чинь бол иргэнэ гэдэг ба шүү дээ. Иргэнэ сайн үзэх хэрэгтэй. Тийм бол шүн өдр ойлгох. Говоо их сайн жижиг. Тийм. Үнсгий авах гэж. Энийг танд ойлгохгүй нэг хэвчээ санаа зовоо. Тэгээд тэр үед дахин татан үзэж байна шүү дээ. Яванда ойлгоод өвчнэ. За тэгээд намын яваад симбийн чадвар кандидат гэж байна. 2 болгон 3 дугаар ялгалын хоорондох онцлог ялгаа байна уу гэж байна тийм. Юу байна вэ гэж асуусан чинь 2 дугаар ялгал болон 3 дугаар ялгалын хоорондох ялгаа нь юу вэ? Ер нь үйл гэдэг юм нь 2 зүйл байдаг гэж байна. Тэр нь аль вэ гэвэл байцтай хамаарах үйл гэж байна тийм. Үйлдэгчд хамаарах үйл гэж 2 юм байна гэж шүү дээ. Чавын үлдээдийн чаваад, шалбаагууд эдийн чаваа гэж 2 байна гэсэн шүү дээ. Намын нэвийн гавсаж явын үлдээдийн чаваа шайвар гэсэн. Жишээлбэл 2 дугаар тийм ялгалт зааж байгаа тэр 2 дугаар тийм ялгалын үест хамааруулж үзвэл гэж байна тийм үү? 2 дугаар тийм ялгалын утга санаа гэж авч үзэх юм бол чавын үлдээдийн чаваа гэж байна. Байц хамаарч байгаа үйлийг аль хэдийн үйлдсэн гэсэн санааг илэрхийлнэ гэсэн үг. Үйлдэгдлээ гэсэн санааг илэрхийлнэ. 3 дугаар тийм ялгалыг голчилж авч үзэх юм бол гэсэн үг тийм. Зовж гавсуу гэж. 3 дугаар тийм ялгалын хүрээнд бол гэсэн үг тийм. Гавсуу тийм. Зовж хэлбаулаа гэж. Голчилж үйлдэгчд хамааруулж байгаа. Үйлийг үйлдэгчд хамаатай үйл төгсснийг илэрхийлж байгаа. Ийм санаа гэж байна. Энэ нөгөө чава, чэ, чид гэсэн үгнүүд гараад байгаа үз. Баядчаа тийм. Жааса жэ гэх юм бол өнгөрсөн цаг дээр яваад шүү дээ. Чэ. Чид гэх юм бол одоо болон ирээдүйн хэмжлэн юм. Ялгаж явах жишээ. За тэгээд асуулт намын шива гойчиж юм даа. 4-р тийм ялгал буюу тухайлахын тийм ялгалын утга юу юм бэ гэсэн байна. Намын шива 4-р тийм ялгал тухайлах гэхийн утга гэвээс гэж байна. Шилбава хаяарун шиг аль нэгэн одоо үйлийн эзэн гэсэн үг тийм. Шилбава үг чинь тийм. Үйлийн эзэн. Ямар нэгэн үйлийг үйлдэж байх. Тийм. Ямар нэгэн байцад чиглэж үйл үйлдсэн тийм. Тийм. Ямар нэгэн үйл үйлдэхэд үйлийн тэр байц тийм үү. Тэгээд тээдэн бэргүй түүнтэй холбоотой үйлд нөлөө үзүүлж тус хүргэж байгаа гэсэн үг. Ийм утга санааг илэрхийлнэ гэж байна. Энийг бол 4-р тийм ялгаж хэлнэ. За энийг жишээгээр хэлэхгүй бол ойлгомжгүй байна. Жишээл үлбэр сайжин гэж нь үгээгүй хоосон идэ хондоо өгөх гэж, идэ өгөх гэж сайжин хоол өгөх тийм. Мэдэд энийг бол жишээлх юм байна гэж самна. Энийг бодвол шайвын үлбөө гэж байна. Үйлийн одоо тусгал байц нь бол үлбөө юу гэж штэ. Үгээгүй хоосон тийм үү. Сайн жимбаа юу хоол өгнө гэдэг бол үйл хөдлөл тийм үү. Чава үйл. Арааны чавын юулаа гэж тийм. Араа гэдэг нөгөө нэг эндээс ч араа гал яла үлбэр гэдгийг араа ба штэ. Үлбөө гэдэг дээр араа залгасан байна тийм. Араа гэдэг нь бол нөгөө
гол нь юу гэсэн бэ штэ. Үеийн одоо тусгалд голчлон тус болж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа. Тийм нөхцөл болчихж байгаа юм л да. Тэ? За яг нөгөө өгөөгүй хоосон хүндээ өөрт нь тус болж байгаа гэсэн санаа. Тэ? Мод таслахчтай мод нь таслахгүй тус болоод байгаа байхгүй юм шүү дээ. Бараг эсрэг ирээ тэр үеийн эзэн тус болж байгаа жишээтэй тэ. Ийм санаагаар ялгаж байгаа юм л да. Тийм учраас дөрөв одоо эсвэл хоёрдугаар тийм болов. За наадам шивэн дон гангэ гэж байна. Наадам шивэн дон нэгнэ. Лагийн утга хэмээх утга нь гэвэл сүүл асууга намьяда жарвинсэ гэж байна. Сүраар үүдүү наалаа төв гэсэн үг. Энэ долоог тийм ялгал холбохын цагт гэж байна. Тийм ялгал нөхцөлийг холбохын цагт палчир гэж байна. Занхиланхан ихэнх нь дийлэнхтэй лаада гэж лаваны жүгэл гэж тийм орох орондуугаа нийцдэг буюу орох утга санаатай нийцнэ гэсэн үг тийм. Орны лагийн сүраар үүдүү наалаа төв гэдэг нь лаа гэдэг. Лаа гэж авианы үүлтэй ерөнхийдөө дүйцдэг учраас гэж түн бис зохицыг нийцдэг учраас лагийн утга гэж ярьж Хөлгөх юм бол шарчиг судоо гэж тэ зүүн зүгөө од гэх ба шарчиглаа доо гэж тэ зүүн зүгт од гэдэг нь яг адилхан нийцэмгүй аваагаар од юм аа гэж. Наншингрэ гэдэг нь бол энгийн хэлдэг шүү дээ нөгөө дэн наншингрэ, дэндан наншингрэ гэж одоо энэ төвдийн хүмүүсийн орчин цагийн хэлдэг наншинг шиг энэ шиг тэр шиг гэсэн. Тийм парад нэг юм те. Тэдгээрийн одоо нөхцөлд нь гэх юм бол сүраар үүдөө наадаа түү наадан намбат юм дээ гэж заван дотор гас үг гэж оруулж штэ энэ дахин давтчих гэж. Хэмээн намсан дээ гэж юм. Асуулт нь ладан жинжүүл гацуу яд гэж юм те. Лагийн утгын орох орн буюу одоо үүрэг нь хичнээн байдаг юм гэж хэлж байна. За лагийн утгын үүрэг гэж байгаа орох орон гэдэг үүрэг болвол тийм лаваны үүрэг гэсэн үг шүү дээ. Тав байдаг гэж байна. Гангрэс нь альвэ гэж байна. Сүмжүү баг гэж байна. 30 дотор зааснаа лайдэн чидэн дэнэд сэгуллада ин гэж байна. Лай гэж хоёрдугаар диагол, чид гэдэг нь дөрөвдүгээр диагол, дэнэ гэдэг нь долдугаар диагол тийм. Дэнэд гэдэг нь болох дээр хоёрдугаар диаголын тусгай нөхцөл буюу тэр ямагт гэсэн утга санаа цэгв гэдэг цаг үеийг заах буюу 7 дугаар диалогын тусгай нөхцөл тийм. Энэ үеишд бол лада гэдэг нь лагийн аваа орноо гэж хэлж яаж байна. За тэв асуулт гэж байна. Намья нэвадан одоо энэ төвдийн тасан хэлбэрийн хүндэтгэлийн үгээр баялаг гэж хэлдэг шүү дээ. Хоорондоо хүндэтгэлийн үгээр хэлцдэг. Тэгээд сүм гэдэг бол одоо эрт үедээ бол бурхны зарилгэлсэн зарилэг ном их л хүндтэй юм дээр л хэрэгжилж ирсэн. Тэгээ сүүлдээ ингийн одоо ноёд баяд тэгээд исламд хэрэглэсээр байгаа. Тэгээ сүүлдээ хоорондоо тэгш одоо харилцааны үеч гэсэн бараг л хүндтгэлийн үг хэрэглээд. Тэгээ үн цэн нас заримд алдсан ч юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ дээр бол заавал тэг сүм мөн биш л алдаа ч юм уу. Заримдаа бодог тэгтээ тогтсон л юм л да. Хөвшилтэй. Тэгээ яахгүй те. Тэгэхээр Монголд яг орчуулж хэлэхдээ бол заавал сүм гэдгийг зарилглаа гэж заавал хэлэх ардгүй юм байна шүү дээ. Орчуулалтаа бол яг тухайн нөхцөл байдлын дөрмийн ном дээр бол заавал зарилглаа гэглээ гэхэд ард байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэгжээ гэж хэлэх юм гэдэг болчих. Айлцсан. Тийм айлцжээ, номлжээ гэдэг юм тэгээд ард байхгүй байна шүү дээ. Тэгэхээр энийг ялах хэрэгтэй. Тэр тусан Монголын одоо энэ Монгол хэл дээр буулгаж байгаа охины номын ч гэсэндээ бас анхаарч үзвэл зүгээр болоо гэсэн санаа. За ладан жинжүүл наа гэж сая хэллээ шүү дээ. Ладангийн үүрэг гэсэн үг 5 үүрэг. Лагийн утгад 7 T-ийн нөхцлүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Ямар үед хэрэглэгдэх вэ? Хэрэглээний хувьд 5 үүрэг гүйцэтгэх нь шүү дээ. 2 дугаар T-ийн утга санааг илэрхийлэн, 4 7 дугаар T-ийн утга санааг илэрхийлэн. Тэрнээс 2 7-гийн тусгай бас энэ дэнэд буюу нөгөө үйлдэгчин эзэн бие хоёр тусдаа биш тийм нөхцөл хэрэглэгддэг гэдэг юм байж байгаа шүү дээ. Өөрөө гэрэлтэх ч юм уу те.
гэх мэтлэнгээр хэлж байна. Манайх бол яг одоо үгийн бүтцээр энийг ялгаар хэлждэг учраас заавал тий ялгах юм бас гэж энэ дээр ярих хэрэг байхгүй болчихж байгаа юм тийм. Гэрэлтүүлэх гэрэлтэх гэж өөрөө яаж ч шүү дээ. Дагвар ангийн ялгаа хэлж байгаа шүү дээ. Яг хэл хэлний өөр өөрийн онцлог ус байгаа байхгүй. За намын Невадын шивийн чадвар гандэрэ гэж юм тийм. Хоёрдугаар тий ялгалыг дөрөвдүгээр тий ялгалын хоорондын ялгаа юу вэ гэсэн. Хоёрдугаар тий ялгалыг дөрөвдүгээр тий ялгалын ялгаа нь болвол тийм ээ. Жавын юунд дээдэн бэрлийн дайлаад 5 метрганы яваа гэж. За альва нэг үеийн одоо тусгах юм тийм тусгах юм. Хийгээд түүнтэй холбогдчих буй үйл үйлдэл тийм үү. Үйл үйлдэл тус хүрэхгүй болбол тэр нь хоёрдугаар тий ялгал болно гэж. За мөн одоо үеийн орон гэж хэлж байна тийм. Үеийн тусгах юм хийгээд түүнийг барилдаж буй үйл тус хүрэж байгаа. Бага бол тэр нь дөрөвдүгээр тий ялгал болно гэж хэлсэн байна шүү. За асуулт гинэ. Намын аава жүнхэн шимийн дон гэнэ гэж. Тавдугаар тий ялгал гарахын хэмээхний утга аль вэ гэсэн. Гарахын тий ялгал тийм. Асуулт нь гарахын тий ялгалын утга нь юу чой ган ши ган дээр барбаа гэж. Ямар нэгэн юм аль нэгэн юмнаас гэж суурнаас тийм үү. Барбаа гэж хагцад салах буюу гарахыг тодтогсон авиаг хэлж байгаа маань. Жишээлх юм бол омаале маржун сүүнээс тос гарах гэх мэтээр жишээлбэл гэсэн үгтэй санаас гэж тийм үү. Жүнгийн ши гэж гарахын суурь нь бол сүү болно гэж. Сүү болно. Марны чой гэж тийм. Тос гэдэг бол түүнээс гарах юм тийм үү. Лайны гэж нь үйл нь бол тухайн суурь юмнаас хагцах юм уу гарах, салах юм уу гарахыг голчлон үзүүлсэн тийм нөхцөлийг хэлж байгаа. Эдгээр нөхцлүүд нь аль үгүй найд нь лай гэж юм тийм. Най болон лай гэсэн хоёр юм аваа бол эдний нөхцөл болно гэж хэлж байна. Тавдугаар тий ялгалын нөхцлүүд най лай хоёр бол гэсэн үг байна шүү дээ. За асуулт нь жүнхэн ойдон чаадавын чадвар гангэрэ гэж байна. Ойдон чаадава гэсэн хоёр юм байна л да. Жүнхэн ой гэдэг бол үндсэн одоо гол жинхэн гэсэн санаа тий. Жинхэн жүнхэн буюу 5 дугаар тий ялгал, ахын тий ялгал хийгээд чаадава түүнтэй төсөөтэй хоёрын ялгаа юу юм бэ гэсэн үг. Төсөөтэй хоёр. Ховь ижил гэсэн мэт шүү дээ. Тэгэхээр аль нэг талаар төсөөтэй гэсэн санаа та. За түүний энэ хоёрын ялгаа дэнийжийн чадвар нэр. Энэ хоёрын ялгаа жүнхэн ойны жүнхэн дээдэн дээр ngойсүжин обон нийсү ни дүйнэмдө ядбалаа тадад төдөн башигрэ гэж. Жүнхэн жинхэн одоо гарахын тий ялгал нь гэвэл тийм ээ. Гэвэс гэж байна. Гарах уг хийгээд түүнээс шууд гарч вэ. Хоёр юм гэж байна. Ngойгоны гэж хоёр юм тийм. Юмыг дүйнэм ядба. Дүйнэм ядба гэдэг чинь одоо нэг цаг үед байсан хоёр зүйлийг тус тусад нь салгаж үзүүлэхийг хэлж байгаа юм шүү дээ. Цаг үеийн үед бол хамтдаа байсан юмыг тус тусад нь салгаж үзүүлж байгаа нь бол 5 дугаар тий ялгалын жинхэнэ утга санаа хэлхээс нэг болно гэж хэлж байна тийм үү. Чаадава буюу түүнтэй төсөөтэй гэх юм бол ойбо ганьян румадан ойбо шиншиг мойсож юм аяна гэж. Ямар нэгэн юмнаас өөр нэг юм гэж тийм ойбо шиншиг гэж тийм. Ойбо ганьян румадан ямар нэгэн юмнаас ойбо шиншиг буюу өөр ямар нэгэн юм мойсож юм аяна гэж. Шууд одоо үүдэн гарч байгаа бос боловч түүнээс гарч байгаа мэтээр харагдаж байгаа гэсэн. Тэрийг бол чаадава буюу жүнхэн чаадава гэдэг. Жүнхэн чаадавад нь жүнхэн ой гэсэн хоёр тийм санааг ялгаж хэлж байгаа юм шүү дээ. За төсөөтэй буюу жинхэнэ 5 дугаар тий ялгал гэсэн хоёр ингэж ялгана гэж байна. Цагийн хувьд бол нэг дор байсан хоёр ямиг тус тусад нь салгаж хэлхийг нэгдэнэ. Нөгөөт нь бол яг тийм утга санааг илэрхийлэхгүй ч гэсэн тийм юм шиг харагдаж байгаа юм байна. За гардууд гэдэг нь нөгөө тусгайлах хураахын одоо гардуудын даа гэж байна. Тусгайлах хураахын авиа намын аав консультын мэдүүлсэн юм гэж. Тусгайлах хураахын тэр авиа тийм 5 дугаар тий ялгалын дотор юу яасан гэж байна. Хамааруулан заасан учраас шалтгаан юу юм бэ? Дотор нь хамааруулж заасан гэж. Уг нь бол юу те найлаа хийж угаасаа нөхцөлийн хувьд бол юу шүү дээ.
5 дугаар тяад бол мөн шүү дээ тий. Тэгсэн чинь 5 дугаар тяад бол мөн боловч бас галдууд гээд хоёр нэг юм заасан байгаа шүү дээ. Тусгайлах хураах гэсэн тэрнээс нөхцөл нь адилхан байгаа л үстэй. Нээлээ гээд хоёр байгаа шүү дээ тий. За хариуд нь ингэж лан гэж хариу тий. Галд чинь намын аваад мэдэмсэн нэ гэж. Тусгайлах хураангуулахын дуу авиаг тий 5 дугаар тяадын ялгалт заасны очиж шалтгаан юу байсан гэж байна. Тусгайлах хураахын авиач гэсэн өөр тусгай нөхцөл ерөөсөө биш гэж байна. Ерөөсөө 5 дугаар тяадын нэгэн гишүүн болох ёстой юм аа гэж болдгийм аа гэж. Яагаад үгүй гэж гангрэ учир юу гэдэг вэ гэж байна. Гангрэ эсэрнэ. Гарвааны гэж тусгайлах гэдэг нь гангрэ гавья гэж. Ямар юмнаас тусгайлах вэ? Тухайн суур түүнээс чадвар дужуугаа гэж онцгойлон гаргаж ирж байгаа лугаа. Даавар томаа гэж төсөөтэй харагдаж байгаа гэж нөгөө чаадаа гэдэг юм явж штэ. Дүдбаа буюу хураангуулах гэдэг. За анхнаас нь ингэж юм те. Замбаг төөрөх эхлэх гэсэн үг шүү дээ. Түүнээс тийм үү. Дүүжүү гэдэг нь яг хураангуулах үүдэл гэсэн үг. Үүдэлд нь буцааж хураах гэсэн үг. Үүдэлд нь буцааж хураах тийм ээ. Найгуу тамжиж юм одоо цаг үеийн бүхэн бой болох лугаан адлаас жүнхүнжин намья гэж тэн ялгалын гарахын тэн ялгалын тэн ялгалыг тийм жүнхүнжин намья гэж гарахын тэн ялгалыг найруулах хэрэгтэй учраас 5 дугаар тэн ялгалын доктор заасан юм аа гэж байна. За дүдбаа гэдэг чинь ерөнхийдөө ямар утгатай юм гэхээр нөгөө хэлжсэн шүү дээ. Ямар нэгэн юмнаас үүдэлтэй юмыг буцаагаад тэрэнд нь хамааруулж хэлэх гэж байна шүү дээ. Жишээлбэл нэг юмнаас олон юмыг тоочж хэлэх ба олон юмыг тоочоод тэрийг нэг юмд хамааруулж хэлэх тийм ийм санааг хэлж байгаа юм шүү дээ. Тийм учраас санаа нь юу илэрхийлж байгаа юм гэхээр 5 дугаар тайлбар гэдэг бол ямар нэг юмнаас өөр нэг юмыг тусгайлан гаргаж ялгаж салгах утга санаа зааж байгаа бол ялгаж салгасан утга санаа ч угаасаа анханасаа нэг юмд хамааралтай байсан шүү. Буцааж тэрнтэй хамааруулах утга санаа зааж байгаа шүү. Үүдлийн хувьд бол угаасаа юу гэсэн үг шүү дээ. Адилхан гэсэн үг. Үүсвэрийн хувьд адилхан, үүдэл нь адилхан учраас энийг энэ дотор хамааруулж байгаа. Тэрнээс биш угаасаа 5 дугаар ялгал шиг нэг юмнаас хоёр тийш нь ялгах салах гэсэн утга санаа биш ээ гэсэн тийм утга санаа гэж байгаа юм шүү. Дамбууна замбаа дээрээ дөжүй найгуу тамжиж унгадан даа гэж шүү дээ. Юмнаас үүдэл гаргаад буцаагаад тэрийг хураангуулах гэсэн санаа юм байна шүү дээ. 5 дугаар ялгалаас угаасаа үүдэлтэй учраас 5 дугаар ялгал төсөөтэй гэсэн үгнээс энэ хамааруулж ирж байгаа гэсэн үг. Тэрнээс биш бас тусгай утга санаа заах гэсэн үг шүү. Тийм учраас энийг гишүүн болгож илэрхийлнэ гэсэн юм. За асуулт гэж байна. Намья дуга Берлдан сэргийн дон хангар гэж. 6 дугаар тяад буюу барилдахын авиа гэдгийг утга санаа хэлдэг гэсэн чинь. Барилдахын утга санаа гэх юм бол бэрэлжүүн чойган шиг бэрэлса амши гангда бэрлийн сүлжээний партлаас гэрээс гэж. За ойлгомжтой тийм. Барилдахын авиа гэдгийн утга санаа нь юу гэхээр барилдах гэж буй. Барилдуулах гэж буй ямар нэг юм ээ тийм. Барилдуулах газраа гэсэн үг шүү дээ. Аль нэгэн газар холбож хооронд нь холбогдуулахын ёсоор найруулдаг гэж. За тийм ялгал хийж байгаа. Ямар нэг юмыг нөгөө юмд нь холбохыг л заах гэсэн санаа шүү дээ. Ингийн нэрэл тийм. Үлгэр шилхийн бол санжин шиамдан шаваад байгаа. Үлгэр шилхийн бурхны эрдэм гэдэгтэй адилхан гэж. Энэ дээр бодох юм бол гэж тийм. Самнаа бэрэлжүүн шойны гэж холбох гэдэг юм нь бол юмдан гэж тийм. Эрдэм байх нь. Бэрэлсэн гэж нь холбох юм нь юу юм бэ гэвэл бурхан байна шүү дээ. Бэрэлсэн. Холбох газар нь юу юм бэ? Бурхан. Жиний бэрэлсэн гангла чойган шиг өрлөж ирэх юм байна. Жи гэдэг нөхцөл болвол барилдуулах гэж байгаа юм аа. Барилдах юмтайгаа холбодог нөхцөлийг хэлж байгаа гэж. Холбож өгөх нөхцөлийг хэлнэ гэж. За энгийн юм байна те. За үүний нөхцөл нь гэх юм бол нөгөө 5 байна. G E мэтэн 5 нөхцөл гэж байна. За энийг бол намья дуга барилдаа те 6 дугаар тяал буюу барилдахын туу гэж хэлсэн гэж. 6 дугаар тяал бол барилдахын авианы үүрэг нь юу вэ гэсэн үг те. Жугийг орох орон нь хэд байдаг вэ? Хэдэн үүрэгтэй ордог вэ гэсэн үг те.
Хариу нэг юм бол барилдаан зүгээр барилдах тооны орох орно гэх юм бол 6 зүйл байдаг гэж байна. Аль вэ гэх юм бол чашид нь чачиж юм барилга гэж. Ялгарх суурь ба ялгарх юмны онцлог гэсэн үг л дээ. Тэ? Онцлог ба суурийн ялгаа гэсэн үг. Дэндэн дэм ба гэж шүтгүү ба суурь хоёр шүтэлцэх хоёр шүтэлцэх ялгаа гэж байна. Овоо дагж гэж чанар нэг юм барилдаг гэж байдаг. Гишүүн ба гишүүнтийн хооронд барилдаг гэж тэ. Дээлээ дээж үнгийн барилга. Түүнээс энэ гарахын барилга гэж байна. Нордон дагуу гэж эд таваар эзэн бие хоорондох, эзний хоорондох барилга гэсэн 6 зүйлээр энэ ялгасан байлаа юм тэ. Тэгээ юу бол цадан дотор барилга чинь дагны жигийн барилга. Тэгээд юу хоёр зүйл байдаг ч тэ. Хоёрхан зүйлээр. Тэгтээ бүгд дотор нь хамаарал явждаг байх шүү. За чашид нь чачиж юм барилга гэж байна. Онцлог ба суурийн ялгаа гэж хэлж байна те. Овоо дагжигийн барилга нэлээд чадвар. Энэ хоёрын хоорондох ялгааг хэлж өгч гэж. Энэ хоёрын ялгаа гэх юм бол мөн чанар нэг юм барилга гэж шүү дээ те. Хоорондох барилга гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар чинь G гэдгийг орчуулах заримдаа нэг утга санаа ойлгомжгүй болсон байдаг шүү дээ те. Нэг бүрхэг болсон. Одоо жишээ нь тэрний энэний гэдгээр ч юм уу түүний үүний гэдэг маягаар дандаа G, G, E гэдэг энэ 6 дууртын ялгалыг нөгөө монгол хэлний харьяалахын ялгалын нөхцлөөр аваад орчуулад харах болохгүй болоод байгаа юм байна. G гэдэг чинь цаана их олон утга санаа орж жишээ нь барилга гэх чинь 6 зүйлийн барилга хооронд ялгцсан байж байгаа жишээ тийм 6. Тэгээ энэ ялгаа юу юм бэ гэсэн чинь ямар нэгэн газраас юмнаас тийм үү шийдэлээ. Яндын чадвар чинь нийс утга юм гэж. Ер усын одоо онцгой нэгэн одоо эрдэм чадлыг тийм үү. Одоо ялгарч харагдвал гэсэн үг тийм нийс утга гэж. Энэ хоёрын хоорондоо ялгарч харагдвал чойны бэлбэрлэн ба энэ хоёрын хоорондоо хамаатай гэдгийг үзүүлэх гэж байна. Тэ? Ямар ч гэсэн хоорондоо хамаатай гэдгийг үзүүлэх нь чашид нь чачөө буюу одоо ялгарх суурь ба ялгарх шинэ хоёрын ялганд хоорондох барилга болно гэж байна. За чадваржин чай буюу одоо ялгагдах шинж тэрнэ гэж тэ. Өөрийн ялгагдах юмнасаа логсуу мэд гэж тусгайдаа ерөөсөө байхгүй. Чанар нэгэн ясаар хоорондоо барилдаж байгаа гэдэг барилдаж байгааг үзүүлж байгаа нь овоо дагжгийн буюу мөн чанар эзэн нэг юм барилга гэж байна. Үлгэрх юм бол жагжийн хамаа төмөр байсан гэдэгтэй адилхан гэж хэлж байна. Чашид нь чачиж юм бэлбэг бол одоо юу тавьж болох вэ? Онцлог ялгаа болон юу хоёрын хооронд гэж. Овоожийн бэлбэг бол амархан жишээг тавьсан байна да. Жагжийн хамаа гэж төмөр байшин гэж чинь байшин өөрөө төмрөөс бүтсэн гэсэн санааг илэрхийлэх юм бол иймэрхүү юм тавьж юмсан шүү. Чашид нь чачи одоо юу байдаг юм бол да. Санжиж ямдан гэхээр болж байна. Тэгээ энэгээр ингээд ялгагдах юм шүү.